Болцсон уу? За шугууралд оноо үргэлжлүүлээ. Шугууралтгүй зөвлөдөд магадлал харгалаа. Энэ магадлаар хариуцлагчийн давталт гомлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шийдэж байна. Ямар өөрчлөлт оруулсан гэхээр нэхэмжлийн шаардлагыг бүртэн хэрэглэхгүй болгох шийдлээ. Дээрээс нь анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч талаас төлсөн 70-200 мянган төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээхээр шийдвэрлэх өөрчлөлтийг оруулна. Шийдвэрийн анхан шатны шүүхийн шийдвэрийн бусад заалт гэсэнээр хэвээр үлдэнэ. За давжаалдах хариуцлагчийн гомдол хангагдж байгаа учраас үнэлтэй гэж бодоод хангаж шийдэж байгаа учраас бол хариуцлагчийн давжаалдах гомдол гаргахад төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар өөрт нь буцааж олгоно. Ойлгосон уу? Гэхдээ 70,200 төлсөн байна. Тэгэхээр бүгдийн бүхэлд нь яг гомдлын бүхэлд нь хангагдсан учраас тий давтар 70,200 төлсөн. Тэр улсын тэмдэгтийн арга хэмжээнд буцааж олгохоор шийдэж байна. Тэгээд энэ давтаалт шатны шүүхийн магадлалыг зөвшөөрсөн тохиолдолд магадлалыг гаргаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор хууль заасан үндслүүдээр улсын дэвшилтэд хяналтын журмаар гомдол гаргах хэрэгтэй. Оролцогч нар бүгд гомдол гаргах хэрэгтэй байгаа. За гомдлын хувьд бол давтаалт гомдлыг бол үнэлэхгүй байна гэж үзсэн. Тэгээд хэрэгт авагчийн нотлох баримтаар бол хариуцлагчийн давтаалт гомдол нотлогдож тогтоогдож байгаа учраас хүлээн авч хангаж шийдсэн. Бусад үнэлгээг бол магадлалд тодорхой дэлгэрэнгүй бичиж өгнө. Тэгээд магадлалыг авч танилцаарай. Тэндээс үнэлгээдээ тодорхой уншиж болно. За агуулгыг ойлгосон уу? За агуулгыг ойлгосноо. За шүүгээлдээ хаалт нэмээд өгдөө.